Кино маань Мило Стенфилд гэх нэртэй аутизмтай эрэгтэйн дүр зургаар эхэлдэг. Тэрээр Нью-Жерсигийн гудамжны ойролцоо цэцгийн дэлгүүрийн урд алхах шаргал үстэй эмэгтэйг ажиглах ба эргэн тойронд болох үйл явдлыг урдаас тооцоолж байгаа бололтой зогсно. Мило гэрлэн дохиод зурчигч тээврийн автобус, замын нүх, гудамжны зураач болон хурдтай явж буй ундаг дугуйчны хөдөлгөөнийг тэмдэглэн бичиж байв. Эдгээр ажиглалтын дараа тэрээр зам хөндлөн гарч замын нүхний яг хажууд байрдах шуудангийн хайрцгийн орой дээр үзгэн балыг нухацтай гэгчэнд байршуулв. Төд удалгүй түүний төлөвлөгөө байгаа онов. Такси замын нүхэн дээгүүр гарч цацагдсан ус нь үзгэн балыг газарт унгав. Энэ үйл явдал гудамжны сахалтай зураачийн анхаарлыг татан хараал идсэн үзгийг авах гэж оролдох тэр мөчид нөгөө хурдтай явж буй дугуйчинтай мөргөлдсөний улмаас нэг нь газарт нөгөө нь хайрцагтай жимснийг тэр хаваар тарааж орхино. Гудамжны эмх замбраагүй байдлыг харсан автобусны жолооч улаан гэрлээр гарах яг тэр агшинд нөгөө шаргал үстэй эмэгтэйг мөргөж, манай аутизмтай залуу маань хурдан гэгч нь хэргийн газраас явж буугаар үзэгдэл солигдно. Нөгөө талд FBI-ийн ажилтан Оливия Данхим гэх эмэгтэйг бидэнд харуулдаг. Тэрээр Америкийн нэгдсэн улсын ер бусын тайлбарлахад хэцүү гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагад ажилладаг бөгөөд толгойн өвчний улмаас урт хугацааны амралтын дараа ирж байгаа нь энэ. Түүнийг байгууллагатаа орж ирмэгц хамтран зүтгэгч ажлын анд Чарли түүнтэй мэд мэддэг ба багийн ахлагч нь аж. Яг энэ үед байгууллагын дарга Валтернет Бишоп лабораторийн туслах Филипп Бройлс гэх эрэгтэйтэй Оливиягийн буцаж ирсэн талаар ярилцаж байв. Тэр эмэгтэй Паксилогийн хоёр дахь дүр, өөрсдийн дунд хуурамч нэгнийг нэгтгэх хэсэгтээ санаа зовж байгаагаа Филипп хэлв. Офис дотор байгаа Оливия жинхэнэ биш гэдэг нь ил болов. Тэр бол үнэн хэрэгтээ анхныхыг нь гүйцэлдүүлэхээр авчирсан хуурамч хүн юм. Дараа нь Валтернати энэ орчлонд Паксливэ хадгалж жинхэнэ Оливиягийн дурсамжийг түнд суулгаж өгөх сэдлийг илчлэв. Тэрээр Паксливэ бол орчлон ертөнцийн хооронд ямар ч хор хөнөөлгүйгээр аялж чаддаг цорын ганц хүн гэж тэр баталж байна. Валтернат яаж үүнийг хийж чадхаа мэдхийг хүсэж байна. Үүний тулд тэрээр түүнийг энд харьяалагддаг гэдэгт итгүүлэх ёстой гэж тэр хэлв. Филипп хэрэг түүний шин дүр тохирохгүй бол яах вэ гэж асуухад ахлагч тэр дараа нь түүнийг цаашид хэрэггүй болно гэж хариулв. Дараа нь Чарли багийнхандаа санамсаргүй автобусны ослын талаар тайлбарлаж байх ба энэ төрлийн осолт 7 хоногт 2 удаа босныг мөн энэхүү 2 осолт хоёуланданд нэг хохирогч байгаагч бас хэлдэг. Тэгээд тэр багийнхандаа ослын газар очиод анхааралтай байхыг сануулдаг. Сижүүр хайхаар FBI-ийн баг ирэхэд FBI-ийн өөр нэгэн баг ирсэн байх ба нүрээрээ дүүрэн түлэгдэлтийн сорвтой Линкольн гэх залуу байв. Чарли илүү нарийн мэдээлэл авахын тулд эмэгтэйн хурууны хийг ашигланд нас барсан эмэгтэйн нэрийг Жулиан Фостер гэж олж мэдэв. Энэ зууруудыг хүртэл ямар нэгэн шувуу амьтан ч мөргөж үзээгүй цочирдолд орсон автобусны жолоочоос Оливия асуулт асууж байдаг. Нэгэн зэрэг агент Линкольн хүрээлэн буй орчны хүчин зүйлийн шинж тэмдгийг шалгадаг гэвч юу ч олдсонгүй. Гэвч нөгөө хараал идсэн бал. Оливия гэрч нараас асуусны дараа Линкольн руу ойртож нутгийн зураач үзгээ авах гэж бүхийж дугуйчинтай мөргөлдөж жимсний тавир руу унсан гэж хэлв. Үүнийг сонсоод манай нүрээрээ дүүрэн сорвтой Линкольн маань энэ үзэг нь хоёр хэрэгт хоёуланд яалтчгүй хамааралтай бөгөөд хохирогчдыг үхэлд хүргэсэн гэж бодож байгаагаа хэлв. Дараагийн өдөр нь Линкольн болон Чарли нар энэхүү 2 өдрийн автобусны ослын уялдаа холбоог олохыг оролдож байв. Линкольн маань эхний ослын зурган дээрээс яг ижилхэн бал байгааг олж хараад хинэгэн урдаас төлөвлөөд энэ хэрэгүүдийг хийгээд байгаа юм биш үү гэсэн дүгнэлт гаргадаг. Үүний дараа тэд байгууллагын математикч Астридтай ярилцахаар явах ба үйл явдлын талаар түнд ярьдаг. Гэсэн хэдий ч хүн ийм төрлийн тооцоолол хийж иймэрхүү байдлаар гэмт хэрэг үйлдэх нь ямар ч боломж байхгүй гэдгийг хэлнэ. Яг ингэж хэлсний дараахан яг ижил төрлийн автобусны осол гарсан нь Астридыг бүр шоконд оруулна. FBI-ийн багийнхан гэмт хэрэгтнийг үйлдэл дээр барихаар яарвчлан хэргийн газар очино. Хөндлөнгийн гэрчүүдээс асуулт асуусны дараа гинт зам хөндлөн гарч байсан нохооноос болоод энэ удаагийн осол гарсан гэдгийг олж мэддэг. Яг тэр үед Оливия газар өнхрөх өнөөх хараал идсэн үзгэн балыг анзаарах ба төлөвлөгдсөн осол хараахан болоогүй байгааг ухаардаг. Тэрээр эргэн тойрноо ажиглаж гүүрэн дээрээс доошоо харан зогсох сэжиг бүхий Милог маань олоод харах бөгөөд яг тэр агшин чихвч зүүсэн залуу зам хөндлөн гарч явахдаа ирж буй түргэний тэргэнд мөргүүлэх болно. Хайж буй хүний олсны дараа Оливия багийнхандаа мэдэгдэх ба Мило руу гүйдэг. Нөгөөх нь тэр даруй дараагийн үйлдэлээ тооцоолж ундаг дугуйг гүүрнээс шиддэг. Энэ нь автобусыг замаас сольж гүүрэн доогуур ороход хүргэдэг. Оливия түүнийг буу тулхан барьж бууж өгнө гэж сүрдүүлсэн боловч Мило гүүрнээс үсрэн автобусны дээвэр дээр бууж зогтов. Энэ үйл явдлын дараа Мило гэртээ буцаж ирэхэд түүний дүү Мадлен түүнд санаа зовж байгааг олж харна.
Тэр эмнэлгээс олон удаа дуудлага авч байгаа гэж хэлсэн ч тэр түүнийг үл тоомсоролдог. Дараа нь тэр хэтэрхий хол явсан гэж түүнийг бууж өгөхийг ятгахыг оролддог. Мило түүний үйлдэлийг урьдчилан таамаглаж өгүүлбэрээ дуусгаснаар түүнийг чимээгүй болгодог. Удалгүй Мэдилийн түүнд ээжийнх нь сануулга болсон жижиг хуванцар морин тоглоом үзүүлв. Энэ нь түүнд тавгүй мэдрэмж төрүүлв. Нөгөөтэйгүр Линкольн маань арсныхаа тогтмол үзлэгт орохоор эмнэлэгт хүргэгддэг. Түлэнхийн камерт орохын өмнө тэрээр Оливиагаас 3 хохирогчийн нийтлэг шинж чанарыг олоход анхаарлаа хандуулахыг хүсв. Түүний зааврыг дагсан Оливиа төв байрандаа буцаж ирээд ослын гэрчүүдтэй ярилцаж эхлэв. Хэсэг хугацаанд ярилцсны дараа тэрээр 3 хохирогч болон эмнэлгийн төвтэй холбоотой болохыг олж мэдэв. Гуруулаа шууд болон шууд бусаар энэ төвтэй холбоотой байсан. Тэрээр Чарлитай нээлттэй хуваалцаж тэр даруй энэ эмнэлгийн төвд очино. Тэнд очиход Оливиа нэг багц өвчтөн дижитал төхөөрөмжтэй ажиллах чадваргүй тул ижил баллан үзэг хэрэглэж байгааг анзаарчээ. Хожим нь тэд автобусны осолд өртсөн 3 хохирогчийг хоёуланг нь хүлээн зөвшөөрсөн ерөнхий эмч Левин эмчтэй уулздаг. Хохирогчдын талаарх зарим мэдээллийг тэдэнд өгсөний дараа доктор Левин тэд сэтгцийн бэрхшээлтэй өвчтнүүдэд оюун ухааныг нь нэмэгдүүлэх туршилтын процессор тусалж байсан гэж тайлбарлав. Тэрээр мөн тэдэнд Оливиа Милог илрүүлсэн өвчтнүүдийнх нь видео бичлэгийг үзүүлдэг. Доктор Левин түүний талаар асуухад их нь асар их өсгсөн эмийн туршилтыг давсан тэдний өвчтнүүдийн нэг гэж хариулав. Тэрээр үргэлжлүүлэн Милог дүүгийнхээ хяналтанд дор эмнэлгээс гаргасан бөгөөд туршилтын үйл явцыг буцаахын тулд буцаж ирэхээр төлөвлөж байсан гэж хэлв. Харин одоо тэр тэдний дуудлагад хариу өгөхгүй, өөрийн иргэшээлтэд оруулах гэж оролдсон бүх хүнийг алж байна. Милогийн дүүгийн тухай мэдсэний дараа холбооны мөрдөх товчооны ажилтнууд түүнтэй уулзахаар шийджээ. Тэдний мэдлгүй Мило Оливиаг анхааралтай ажиглаж, түүний хөдөлгөөний хэв маяг бүрийг тэмдэглэж, дараагийн алхмыг нь урьдчилан таамаглаж байна. Дараа нь Чарли Оливиа хоёр Милогийн газар ирж тэднийг Мэдилэн ухтан авав. Тэд түүнээс Милогийн хаана байгааг асуусан боловч тэр үүнийг мдээгүй гэж мэдэгджээ. Түүнийг ямар нэг зүйл нууж байгааг мэдэрсэн агентууд түүний үйлдсэн гэмт хэргийн талаар болон түүнийг чөлөөтэй тэнүүчлэх нь ямар аюултай болохыг хэлж өгдөг. Чарли Милогийн өрөөг судлахаар явж байхад Оливиа талигач эгчийнхээ тухай хуваалцаж тэд бие биенийг хэрхэн халамжилдаг байсныг дэлгэв. Энэ нь Мэдилэнийг ахынхын талаар илүү дэлгэрэнгүй ярихад хангалттай тайвшруулав. Тэрээр Мило олон тооны үйл явдлын үр дүнг өчүүхэн төдийг хүртэл урьдчилан таамаглах чадвартай бөгөөд Милод тоглоом морийг үзүүлснээр л түүний төвлөрлийг эвдэж чадна гэж тайлбарлав. Оливиа эцэст нь түүнийг мэддэг бүхнээ задруулахыг ятгах чадсан бөгөөд тэд энгийн иргэд төдийгүй Милогийн аюулгүй байдалд санаа зовж байгаагаа онцлон тэмдэглэв. Дараа нь Мэдилийн түүнд Милогийн одоо байрлаж байгаа зочид буудлын байршлыг харуулсан тэмдэглэл гардуулав. Үүний дараа Оливиа Чарли нар Милог хэрхэн барих талаар Астридтай төлөвлөгөөгөө хэлэлцэнэ. Гэсэн хэдий ч тэрээр тэдний алхам бүрийг урьдчилан таамаглаж чаддаг тул ямар ч төлөвлөгөө дэмий хоосон гэдгийг тэд удалгүй ойлгодог. Үүний үр дүнд тэд ямар ч нөөцгүйгээр шууд зочид буудалд хандахыг сонгодог. Энэ хооронд Мило зочид буудлын өрөөндөө цонхоор доош харж ойрын хэдэн минутад болох үйл явдлыг төсөөлж байгаа харагдана. Тэр чадвараараа Оливиа Чарли хоёр удахгүй ирнэ. Тэд түүнийг хөөн гэж таамаглаж байна. Оливиаг агаар нь хит их барилгын талбайн тэмдэглэгээтэй бүсээр урсгаж, цементэн тоосгоны ачааны дор бутлах замаар алж чадна гэж тооцоолжээ. Түүний таамаглаж байсанчлан холбооны мөрдөх товчооны хоёр ажилтан зочид буудалд ирээд Мило гудамжинд тэднийг хүлээж байхыг олж харав. Дараа нь тэр барилга руу гүйж агентууд түүнийг хөөж байна. Нимгэн агаарын бүсийн анхааруулах тэмдгийг мэддэггүй Оливиа амьсгалын аппарат зүүх гэж зогсохын оронд түүгээр уралддаг. Энэ нь Милогийн тооцоог буруу болгож байна. Нэмж дуртахад тэрээр Мило түүнийг бутлана гэж бодсон овоолсон цементэн тоосгоноос бултдаг. Муу санаад нь түүний тооцоо буруу болсныг хараад цочирдсан бөгөөд эцэст нь түүнд баригджээ. Энэ үед Оливиа хүчилтөрөгчийн хэмжээ багаснаас болж амьсгал хураах шахсан. Гэвч аз болоход Чарли маш богино хугацаанд ирж амьсгалын аппаратаар түүнд тусалдаг. Эдгээр үйл явдлын дараа Чарли Оливиагаас яагаад амьсгалын аппарат зүүхэ болсон талаар асуухад тэрээр анхааруулах тэмдгийг танихгүй гэж хариулав. Хожим нь Оливиа Мэдилэнийг эмнэлэгт авчирч Мило суперкомпьютертэй харьцаж байгааг харжээ. Эмчийн хэлснээр эгийг нэмэгдүүлэх юмд Милогийн тархинд хэтэрхий удаан байсан тул тэд буцаах үйл явцыг хийж чадахгүй байна. Одоо түүний оюун ухаан маш өндөр болсон тул зөвхөн машинууд түүний бодлыг ойлгох боломжтой болсон. Энэ мэдээнд харамссан Мэдилийн өрөөнд орж тоглоом морио ахынхаа өмнө орхижээ. Тэр орой Оливиа өөрийн байрандаа байх үедээ өөр ертөнцөөс ирсэн найз залууга Питерийн тухай төсөөлөв. Тэр түүнд энэ орчлонд хамааралгүй гэж хэлдэг. Түүний мэдэгдлийг батлахын тулд тэрээр энэ ертөнцийн талаарх мэдлэг дутмаг байсан нь түүний амийг хэрхэн аварч байсныг сануулж байна.
Түүний хэлснээр хэрэв анхааруулах тэмдгийг таньж тэнд зогссон бол үхэх байсан. Питер түүнийг бүх дурсамжаа эргэн санахыг уриалж алга болохоос өмнө үнсэв.